Тэгэхээр инфляц бол 4-р сард жилийн инфляц 10.1%, өмнөх одоо 3 сараас 2.71%-аар өссөн ийм үзүүлэлт гарсан. Үүнд нөлөөлж гол хүчин зүйлсийг эхлээд тайлбарлая. Хамгийн түрүүнд бол махан бүтээгдэхүүний үн маань өмнөх сараас бол 11% өссөн. Оны өмнөхөөсөө бол 38 орчим хувиар өссөн. Би нэлээд өндөр өсөлттэй. Инфляцийг бол одоо 2.7-гийн маань 1.31%-ийг махан бүтээгдэхүүний өсөлт бол дангаараа нэмэгдүүлэх нөлөөг бол үзүүлсэн байгаа тийм. За дараа нь шатхууны үнийн өсөлтийн шатхуун бол бид бүхэн мэдж байгаа ойролт орнуудад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шатхууны үнэ маань бол өссөн байгаа. Үнийн нөлөөгөөр бол шатхуунуудын дундч үнэ бол 11% өссөн байна 4-р сард. Жилийн өсөлт бол 17 орчим хувьтай. Энд инфляцид бол ерөнхийдөө 1% нэмэгдүүлэх нөлөөг үзүүлсэн. Яг өмнөх сараас бол 0.71%-аар инфляцийг нэмэгдүүлэх нөлөөг шатхуун дангаараа үзүүлсэн. Ерөнхийдөө бол 0.21% нь ерөнхийдөө мах шатхуун гэсэн хоёр бүтээгдэхүүнээс болсон байна. За мэдээж яг өшөө бусад бараа бүтээгдэхүүнийг харах юм бол за махнаас бусад хүнсэн дээр бол ногооны үн бас нэлээд өсөж байна. Тэр дундаа төмсний үн бол одоо жилийн өмнөхөөс бол 88 гаруй хувиар бол өсчөөд байна. За дээрэс нь импортын бараа бүтээгдэхүүнүүд тэр дундаа барилгын, засварын материалын үнүүд, за өргөн хэрэглээний хүнсний импортын бараанууд, төмс, хүнсний өндөг, дахианы мах, ургамлын тос гэх мэт өргөн хэрэглээний импортын барааны үнүүд бас бага хэмжээгээр өссөн. Бусад бараа үлдсэн хэсгийг нь бол тайлбарлаж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө эндээс гол хийх дүгнэлт юу вэ гэхлээр инфляц одоо өмнөх сард бол $4 буюу манай зорилт түвшинд байжгаад огцом одоо 3 орчим хувиар нэмэгдэхэд голчлон нээлтийн шалтгаантай инфляц голлох нөлөөг бол үүнд л үзүүлсэн байна гэж бол дүгнж хэлж болохоор байгаа юм. Тэгэхээр оны эцэхэд ер нь Төв банкны зорилтын түвшинд яг одоо энэ чигээр явах юм бол хадгалагдах боломж байна гэж та бүхэн харж байна уу? За мэдээж саяны одоо олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан таны дурдсан шатхууны үнийн нөлөө бол мэдээж тооцоологдоогүй байсан эрсдэл. Гэхдээ нэгэнт одоо энэ Америкийн хэсэг улс Ираны дайнтай холбоотой асуудал 2 сар за одоо 3 дахь сар руугаа үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэн тодорхойгүй нөхцөл байдлыг оны эцсийн байдлаар инфляцид ямар хэмжээний нөлөө үзүүлнэ гэж төсөөлж байна. Тийм. Тэгэхээр бид нөгөө оны эцсийн инфляцийг тооцохын тулд төсөөллөө хийхин тулд эдгээр одоо нээлтийн шалтгаантай хүчин зүйлсийн маань нөлөө богино хугацаанд үргэлжлэхээр байна уу, урт хугацаанд үргэлжлэхээр байна уу гэдгийг л тодорхойлох шаардлагатай гэсэн үг л дээ. За тэгэхээр махны хувьд хүнсний ногооны хувьд бол ерөнхийдөө 9 сараас хойш бол үнэ нь буурах. За махны хувьд бол одоо ногоо ургаад нотон махны нийлүүлэлт нэмэгдэхээр 6 сараас эхлээд бол мэдээж хэрэг үнэ нь буураад үнийн өсөлт нь саарад явна. Тэгээд 8 сараас эхлээд буурах хандлага руугаа орох байх гэсэн хүлээлттэй байна. За ногооны хувьд бол бас л адилхан шинэ ургац гарч эхлэхээс эхлээд бол ерөөдөө 8 сараас эхлээд үнэн сараад 9 сар 10 сар руугаа бол эргээд буурна. Өөрөөр хэлбэл одоо энэ хоёр бараа бүтээгдэхүүний бүлгийн үнүүд бол төр зүрийн шинжтэйгээр өссөн байна гэж бол хэлж болж байна. Тэгэхээр бол хэдийгээр бид нар үүнд бол шууд нөлөөлөх боломжгүй мөнгөний бодлогын хэрэгслүүд маань нийлүүлэлтийн шалтгаантай одоо инфляцтай бол тэмцэж чадахгүй шүү дээ. Эрэлтийн шалтгаантай инфляцтайгаа л тэмцэж чадна. Тэгэхээр эдгээр нь бол нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн одоо шууд нөлөөг бид нар бас харуулах нөлөөг бол үзүүлж чадахгүй. Харин шатхууны үнийн хувьд болохоор ерөөхдөө бол дэлхийд даяараа энэ үнийн өсөлтөг бол бүх улс орнууд адилхан хүлээж авахаас өөр сонголт байхгүй байгаа. Тэгээ манай улсын хувьд ч адилхан. Гэхдээ бус орнуудтай харьцуулахад бид нар бол харьцангуй бас давуу талтай, давуу нөхцөлтэй байгаа. Нийлэлтийн хувьд бол асуудалгүй тогтвортой. Бус улсууд бол нийлүүлэлтэн тасалдчих га тэнд бол бас нэлээд хүнд нөхцөлтэй байж хаад бид нар бол тогтвортой байна. За үнийн хувьд бол бас сая засгийн газар яамны төвшөнд очиод үнээ бол харьцангуй тогтвортой байлгахаар гэрээ хэлцээрээ хийгээд ирсэн. Ийм нөхцөл байдалтай байгаа нь өөрөө оны эц хүртэл ерөнхийдөө дизель түвшний үн за гол одоо А92 үнүүд бол тогтвортой байна гэсэн хүлээлттэй байгаа дээ. Тэгэхээр бол цаашдаа бол нэмж өсөхгүй хэдийгээр гадаад зах зээл дээр шатхууны үн өсөх эрсдэл бол буурахгүй байгаа. Хэвээр байгаа. Тодорхой ус байдал өндөр байгаа. Гэтэ манай дотоод үн бол харьцангуй тогтвортой байх. Ийм бол байх гэж төсөөлж байна. Тэгэхээр ерөөхдөө оны сүүлийн хагастай бол инфляц бол саарах хандлага бол үргэлжилнэ. Бидний өмнөх төсөөллөөр бол инфляц бол
нэг сараад оны эцэст гэхэд нэг 8 руугаа буцаад ирнэ гэсэн төсөөлтөөс өөрөөр хэлбэл махны үнийн өсөлт, ногооны үнийн өсөлт бол энэ хаврын саруудад бол өндөр өсөх нь бол тодорхой байсан. Тэрний дараагаар буцаагаад нөгөө намрын сараас эхлээд буцаж буураад инфляц бол оны эцэст бол 8 руугаа төгөх юм төсөөлттэй байсан. Одоогийн төсөөллөөр бол ерөнхийдөө шатхууны үнийн өсөлтийг одоо явагдсан өсөлтийг тооцоод үзэх юм бол инфляц бол нэг оронтой тоороо бол орно. 8-аас арай өндөр гарах байх гэсэн юм төсөөлт одоо бол тооцоолттой байна. Гэхдээ бол яг одоо бол бид нарыг төсөөлөлөө шинжилж байгаа учраас яг тийм байна. Тэд байна гэж нарийн тоог бол хэлж чадхааргүй байна. Тэгэхээр сая одоо инфляцийн түвшин 10.1% таа гарсан. Тэгэд энэ дээр Монгол банк ер нь бодлогын ямар хариу арга хэмжээ авах вэ? За цаашдаа бас инфляцийн одоо хүлээлтийн нөхцөл байдал дээр бас ямар одоо дүн шинжилгээ хийж байна та бүхэн? Тийм. Тэгэхээр ерөөхдөө бол инфляц маань дийлэнхтэй нээлтийн шалтгаантайгаар өвчин зүйлсээс шалтгаалаад өссөн байгаа учраас Монгол банк мөнгөний бодлого шууд хариу үйлдэл үзүүлэхэд бас асуудалтай. Тэгэхээр бидний хамгийн чухал харж байгаа зүйл юу вэ гэхээр одоо энэ нээлтийн шалтгаантай үнийн өсөлтийн 2 дахь үеийн нөлөө дээрэс нь инфляцийн хүлээлт хоёр байгаа. Тэгэхээр 2 дахь үеийн нөлөө ерөнхийдөө 2 дахь үеийн нөлөө буюу одоо дам нөлөө маань их өндөр байх нь үгүй юу гэдгийг харж байна. Хоёрдугаарт нь болохоор иргэдийн болон аж ахуйн нэгжийн инфляцийн хүлээлт тэр вэ гэдгийг харж байна. Сая манай 2 дугаар улирлын иргэдийн инфляцийн хүлээлтийн судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр бол богино хугацааны хүлээлт бол нэг өмнөх улирлаас 0.41-ээр нэмэгдсэн. Буюу одоо нэг 7.9%-тай байхаар нь өөрөөр хэлбэл одоогийн инфляцийн түвшнээс багаар хүлээж байна. За арай урт хүлээлт буюу одоо эх 12 сарын инфляцийн хүлээлт бол өмнөх улирлаас 0.21%-аар нэмэгдсэн харьцангуй тогтвортой байгаа. Тэгэхээр энэ маань юг харуулж байна гэхээр одоо манай инфляцийн иргэдийн инфляцийн хүлээлт бол одоо 4-р сард бол харьцангуй тогтвортой байна гэсэн юм хандлага харагдаж байгаа. Тэгэхээр олон улсын валютын сан, бусад төв банкуд ч гэсэн бүгд л одоо яг инфляцийн хүлээлтийг хараад сууж байгаа. Өөрөөр хэлбэл нийлэлтийн шалтгаантай инфляцид мөнгөний бодлого шууд тэмцэж чадахгүй учраас 2 дахь үеийн нөлөө хүлээлт маань тэр их одоо анкерд буюу одоо хязгаар аргамжигдсан байна вэ гэдгийг л харж байгаа гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол одоогийн байдлаар ямар ч байсан инфляцийн хүлээлт бол бас боломжийн тогтвортой түвшинд хадгалагдаж байна гэж байна. За нөгөө талаас бид нар одоо одоогийн өндөр түвшний инфляц байгаа ч гэсэн бодлогын хувь маань энэс өндөр буюу 12%-тай байгаа даа. Бодит бодлогын хувь маань бол 92%-тай явж байна. Тэгэхээр бол бид нар бас харьцангуй орон зайтай байгаа гэж харж байгаа. Тэгээд дийлэнх одоо нээлтийн шалтгаантай хүчин зүйлсийн маань дийлэнх нь оны сүүлийн хагас руугаа саарах, буурах ийм хүлээлттэй байгаа учраас бол бид нар бас инфляцийн хүлээлт 2 дахь үеийн нөлөөний тооцооллуудыг харж иж бодлогын шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа.